Сайн бацхан хүүхдүүдээ багш нь Pearson платформоор хэрхэн даалгавраа гүйцэтгэж багш руугаа илгээх вэ гэсэн бичлэгийг хүргэхээр бэлдээд байна. Юуны төрөнд Pearson платформ руу нэвтэрсний дараа нүүрэн хэсэгт идэвхжсэн сурах бичиг харагдах бөгөөд даалгавраа гүйцэтгэхдээ дараах уран аргаар гүйцэтгэх боломжтой. Эхнийх нь notification цэсэнд ирсэн мэдээллээр дамжуулан хийх боломжтой бөгөөд хоёрдугаарт Classes цэс рүү шилжин тухайн ангид ирсэн гэрийн даалгавар буюу assignment дээр дарж гүйцэтгэх. 3 дугаар алхам нь дунд хэсэгт байрлах үндсэн цэсдэг assignment дээр дарж даалгавраа гүйцэтгэх боломжтой. Assignment цэс рүү шилжсэний дараа active, past гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд past хэсэгт тухайн даалгаврын хугацаа дуусчихсан даалгаврууд харагдах бөгөөд active хэсэгт тухайн даалгаврын хүчинтэй хугацаа үргэлжилж байгаа гэсэн гэрийн даалгаврууд харагдах болно. За тухайн гүйцэтгэх гэж буй даалгавар дээр дарж орно. Үүний дараа тухайн даалгаврын ерөнхий мэдээлэл харагдах бөгөөд хамгийн ихэнд дуусах хугацаа харагдана. За мөн таны гүйцэтгсэн дундаж хувь харагдах болно. За эдгээр зүйлүүд нь тухайн даалгаврыг гүйцэтгэж дууссаны дараа тухайн дундаж оноо зарцуулсан хугацаа болон гүйцэтгсэн оролдлогууд харагдах болно. За гэрийн даалгавраа гүйцэтгэхдээ цэгэр дэвсгэртэй Start Activity гэсэн тавчин дээр дарж даалгавраа эхэлнэ. Тухайн дасгал даалгавар руу нэвтэрч орсны дараа эхний дасгал эхлэх бөгөөд юуны төрөнд тухайн дасгалын заавраа уншина. Тус дасгал даалгаврын заавар нь Lesson and Match буюу сонсоод харгалзуулах дасгал байна. Тиймээс тоглуулагчтай хэсэг дээр дарж сонсголоо сонсоод тухайн зурагтай харгалзуулнаа. Ингэхдээ тухайн бөөрөнхий дээр дарж харгалзуулах гэж байгаа зургийн бөөрөнхий дээр даран хооронд нь харгалзуулах үйлдэлийг хийнэ. Тухайн дасгал даалгаврын эхний хэсгийг гүйцэтгэж дууссаны дараа баруун гарт тийш заасан суман дээр дарж дараагийн хэсэг рүү шилжих бөгөөд өмнөх хэсэг рүү буцахдаа зүүн гарт тийш харсан суман дээр дарж буцах үйлдэлийг хийнэ. Хоёр дахь хэсэг маань ижил заавартай учир сонсголоо сонсоод зурагтай нь харгалзуулнаа. Тухайн хоёр хэсгийг гүйцэтгэж дууссаны дараа Submit тавчин дээр дарна. Ингэснээр тухайн сурагчийн маань гүйцэтгэл нь ерөнхий байдлаар харагдах бөгөөд 6 дасгалаас нэг дасгалыг зөв хийсэн байна гэсэн мэдээллийг харах боломжтой. Үүний дараа Next тавчин дээр дарж тухайн дасгал даалгаврын ерөнхий мэдээллийг харах боломжтой. Сурагч маань эхний дасгалыг 17% гүйцэтгэлтэй гүйцэтгсэн бол нийт 2 оролдлого хийх боломжтойгоос 1 оролдлого хийсэн байна гэсэн мэдээллийг харах боломжтой. Тус сурагч маань дахин 1 оролдлого хийх боломжтой байгаа бөгөөд дахин гүйцэтгэх шаардлагатай гэж үзвэл Try Again товч дээр дарж дахин гүйцэтгэх нь хэрвээ дахин гүйцэтгэх шаардлагагүй дараагийн дасгал даалгавар руу шилжнэ гэх юм бол Next Activity товчон дээр дарж дараагийн дасгал даалгавар руу шилжинэ. Хоёрдугаар дасгал даалгавар руу нэвтрэн орсны дараа тус даалгавар маань шууд харагдах бөгөөд юуны төрөнд заавраа дахин уншаад дасгал даалгавраа гүйцэтгэнэ. Ингэхдээ тоглуулагч дээр дарж сонсох хэсгээ сонсоод зурагтай нь харгалзуулнаа. Өмнөх дасгалтай ижил байдлаар тухайн дасгалаа хооронд нь харгалзуулан гүйцэтгэнэ. Үүний дараа Submit товчон дээр дарж дасгалаа дуусгана. Ингээд тус сурагчийн 4 дасгал гүйцэтгэхээс тэг дасгалыг зөв хийсэн байна гэсэн ерөнхий мэдээллийг энэ хэсгээс харж болно. Үүний дараа Next товчон дээр дарж тухайн дасгал даалгаврынхаа ерөнхий мэдээллийг харах бөгөөд үүн дээр Score гэсэн хэсэгт тухайн дасгалын дундаж хувь болон Attempts гэсэн хэсэг дээр нийт 2 оролдлого хийхээс 1 оролдлогыг хийсэн байна гэсэн мэдээллийг харах боломжтой. Тиймээс тус сурагч маань дахин нэг
оролдлого хийх боломжтой учраас дахин тухайн дасгалыг гүйцэтгэх шаардлагатай гэж үзвэл try again товч дээр дарж дахин гүйцэтгэнэ. Харин өмнөх дасгал даалгавар руу шилжих шаардлагатай гэж үзвэл previous activities дээр дарж өмнөх дасгал даалгавар руу орно. Хэрвээ тус хоёр дасгал даалгаврыг дахин гүйцэтгэх шаардлагагүй гэж үзвэл баруун дээд буланд байрлах X тэмдэглэгээтэй товчон дээр дарж дасгалаасаа гарнаа. Үүний дараа overview гэсэн хэсэг дээр тухайн сурагч өөрийнхөө гүйцэтгэлийг хянан харах боломжтой бөгөөд нийтдээ тус даалгаврын 2 дасгалыг сурагч маань дунджаар 8% гүйцэтгэлээр хийсэн байна. Тус гүйцэтгэлийн хувийг эхний оролдлого, сүүлийн оролдлого, хамгийн өндөр оноо, дундаж оноо гэсэн дөрвөн байдлаар харах боломжтой бөгөөд хамгийн сүүлийн оролдлого гэсэн хэсгээс тухайн сурагч маань 2 дахь оролдлогоороо ямар үнэлгээ авсан бэ гэдгийг мөн харах боломжтой. Үүний дараа highest score гэсэн хэсэг дээр хамгийн өндөр оноо авсан дундаж хувийг харуулах боломжтой. Average scores дээр нийтдээ бүх оролдлогуудын дундаж хувийг харуулна. Үүний дараа activities гэсэн хэсэг дээр тухайн сурагч маань дасгал даалгавар тус бүрээр гүйцэтгэлээ харах боломжтой бөгөөд дээр overview гэсэн хэсэг дээр харсанчлан ижил байдлаар харах боломжтой. Энэ нь эхний оролдлого, сүүлийн оролдлого, хамгийн өндөр оноо, дундаж оноо гэсэн дөрвөн байдлаар харах боломжтой гэсэн үг. Эхний дасгал даалгаврын дундаж оноо 17%. Эхний дасгал даалгаврыг гүйцэтгэсэн хугацаа 58 секунд. Хоёр дахь хэсэг дээр attempts гэсэн хэсэг дээр бол 2 удаа тухайн дасгал даалгаврыг хийх боломжтойгоос 1 удаа гүйцэтгсэн байна гэсэн мэдээллийг дасгал тус бүрээр харах боломжтой. Үүний дараа тухайн дасгал даалгаврыг дахин гүйцэтгэх шаардлагатай гэж үзвэл start activity гэсэн товчон дээр дарж тухайн дасгал даалгавруудыг дахин гүйцэтгэх боломжтой. Үүний дараа мөн view reports гэсэн товчон дээр дарж тухайн сурагч маань дасгал даалгавруудаа хэрхэн гүйцэтгсэн бэ гэдгийг хянан харах боломжтой. Тус байдлаар сурагч багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгэн багш руугаа илгээнэ.